Монголын багш нарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлалгын зохион байгуулдаг Хөвсгөл аймгийн дүрслэх урлагийн багш нарын багшийн алдар 8 үзэсгэлэн өнөөдөр нээлттэй хэллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн дүрслэх урлагийн багш нарын байгалийн сайханд зурсан бүтээлүүдэд дэлгэн үзүүлж байна. Жишээ нь энэ оны 9-р сард Тус аймгийн боловсролын газар Монгол Улсын боловсролын их сургуулийн дүрслэх урлагийн технологийн сургууль хамтран дүрслэх урлагийн багш нарыг чадахжуулах хээрийн дадлага сургалтыг Эренчин Лөмб Улаан улс сумын нутагт зохион байгуулсан байна. Хээрийн дадлага сургуулийн үеэр 20 сардгийн даваа, Жаргантын гол, Улаан улс сумын дуут булаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад зурсан бүтээлүүд энэ удаагийн үзэсгэлэнд зөнхөлж байна. Энэ үзэсгэлэн маань одоо 8 жил тасралтгүй гарч байгаа юм уран бүтээлийн үзэсгэлэн гэдгээр одоо онцлогтой. За мөн одоо хавар бид нар 20 сард гээд Эренчин Лөмбийн одоо байгалийн үзэсгэлэнт газарт хээрийн дадлага сургалтаа 40 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран зохион байгуулсан. За энэхүү одоо судалбар тухайн одоо сургалтын үеэр гарсан хийсэн судалбар одоо зургуудаар үзэсгэлэнгүүд маань бас нэлээд одоо өргөн юм орж ирсэн байгаа. За энэхүү одоо судалбар зургуудын одоо тодорхой материалуудыг боловсролын газраас хангаж өгөөд тэгээд одоо багш нар маань сургалтын дараа нэг уран бүтээлийг одоо боловсролын газартаа хүлээлгэж өгөх иймэрхүү одоо үйл ажиллагааны явагдаж өнгөрсөн. Багшийн алдар 8 энэ удаагийн үзэсгэлэнд бол манай Хөвсгөл аймгийн одоо бүх ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлагийн багш нар оролцож байна. За энэхүү үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг харахад бол уран зураг, за арьсан урлал, за тэгээ оюун хатгамал, за мөн баримлын одоо юм төрлүүдийн бүтээлүүд тавьж байгаа нэг онцлогтой болж байна. Ер нь энэ багшийн алдар үзэсгэлэн зохион байгуулснаар манай одоо багш нарын жилээс жилд гаргаж байгаа үзэсгэлэн улам их үр дүнтэй, маш чадварлаг юм болж байгаад одоо багшийн хувьд би талархалтай байдаг юм аа. Ер нь цаашдаа ер нь манай багш нарын үзэсгэлэн тогтмолжоод явбал ер нь бас Хөвсгөл аймагт дүрслэх урлагийн боловсролыг хөгжүүлэх дүнтэй өв нэмрээ оруулах гэдэгт бол маш их итгэлтэй байна. Монголын багш нарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлалгын зохион байгуулдаг Хөвсгөл аймгийн дүрслэх урлагийн багш нарын багшийн алдар үзэсгэлэн энэ жил тасралтгүй 8 дахь жилдээ олонний хүртэл болж байгаа нь энэ юм а. Жил бүр тус үзэсгэлэнгээ зохион байгуулснаар ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлагийн багш нар мэдлэг ур чадвараа дээшлүүлж, бүтээлч арга барилд суралцж, баг хамт олон нэгдэж ажиллаж байна гэдгийг багш нар хэлж байна. Багшийн алдар 8 үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлагийн 26 багшийн 70 бүтээл олонний хүртэл болж байна. Үзэсгэлэн 4 хоног мөрөн хотын арт галерейд үзэгчдэд хүрнэ.